За энэ мөлөж маань неран сахин амьдруулалтын мөлөж байгаа. За би өнөөдөр неран сахин амьдруулалтын мөлөжин дээр амьсгал зүрх хөвлийн чимээнүүдийг хэрхэн сонсох талаар яаж сонсох вэ гэдэг талаар танилцуулах чинь. За тэгэхээр эхлээд бид нэр энэ юуныг сонсоход бол хамгийн гол нь энэ хоёр чагнуур болоод энэ удирдлага хоёр маань яг нэг номертой байх хэвээр. Адилхан тэгэхээр эхлээд та бүгд энэ адилхан сонгох хэвээр. За дараагийн удаа бид нар нөгөө юугаа за энэ юун дээр болохоор бид нэр хоёр хүн зэрэг сонсох боломжтой чагнуур байгаа. За тэгээд дараагийнх нь чагнуураа эхлээ асаагаад ямар чимээ сонсож байгаагаа эхлээ сонгоно. Цуглаан тавч дээр нь засаалаа. За энэ дээр зүрхний чимээг зүрхэн дээр зүрхний гажиг VST сонсохоор ховдол орондын төслөвчийн зорхоо. За хөвлийн чимээ. За араа уушгин дээр шуугаан сонсохоор тохирууллаа. За ингээд тохируулсныхаа дараа бид нар чагнуураа байрлуулад за энэ заал руугаа би юу залгсан байгаа учраас заал руугаа сонсогдож байна. За та бүгд өөрсдөө тэхвчээр юугаараа сонсож болно. За хөвлийн чимээг хөвлийн неран хөвлийн чимээ ингээд сонсож байна. За тэгэхээр энэ дээрээ сонгоод хэлгэнээс шилээд за энэ дээр за дараагийн чимээгээ өөрчилж сонсохдоо бид нэр яах вэ гэхээр эхлээд зүрхнийхээ чимээг өөрчлөж байгаа бол энэ скрол дээрээ дарж өөрчлөнө. За дараа нь одоо хөвлийгээ сонсож байгаа бол ингээд нэг орн сонголоо дараагийн чимээ яах вэ хөвлийн нэг настай хүүхдийн хөвлийн чимээ за гих мэтлэнгээр ингээд солиод сонсож болох нэ. Чимээгээ солихдоо гол нь скрол дээрээ дарж солино гэдэг. За одоо дараагийн чимээ нь болохоор энэ дээр зүрх. За хөвлий. За